Түүхэнд хамгийн олон хүүхэдтэй 10 хаан. Хүн төрөлхтний оршихуйн үндсэн зорилгын нэг нь үр удмаа үлдээх явдал юм. Алдар цуутай хаад улс орны удирдагчдын бүтээсэн гавьяа нь түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн байдаг ч тэдний хувийн амьдрал төдийлөн нээлттэй бос байдаг. Ингээд та бүхэндээ хамгийн олон эхнэр татвар эмс олон хүүхэдтэй 10 хааныг танилцуулъя. 2 дугаар совхоза 210 хүүхэд. Өмнөд Африкт тусгаар тогтносон Свазиленд хэмээх жижиг улс байдаг. Свазиленд хэмээх Африкийн нэгэн жижиг улс 2018 онд нэрээ Эсватини хэмээн сольсон байдаг. Тухайн үед Свазиленд улс нь Африкийн өмнөд хэсэгт орших Британийн дээд комиссийн нутаг дэвсгэрт харьяалагдж байсан бөгөөд төрийн бүх эрх мэдэл британчуудын гарт байсан бол хаан нь зөвхөн бэлэгдлийн чанартай байжээ. 2 дугаар совхоза хаан Свазиленд улсын анхны хаан бөгөөд түүхэнд хамгийн удаан түр барьсан буюу 82 жилийн турш хаан ширээнд суужээ. Совхоза мөн хамгийн шалиг хаадын нэг байсан бөгөөд үндэснийхээ олон эхнэр авах уламжлалт ёсыг зарчмаа болгосон байдаг. Тэр амьдралынхаа хугацаанд 70 гаруй эхнэр авсан бөгөөд 210 хүүхэдтэй байсан гэдэг. Хэдий чинээ олон эмэгтэй түүнээс хүчтэй, удам сайтай хүүхэд төрүүлнэ, төдий чинээ тэр хаан ширээнд бат бөх сууж чадна гэдэгт итгэж байв. Тийм ч учраас улсынхаа хамгийн алдартай гэх гэр бүлээс 70 эмэгтэйтэй гэрлэж байжээ. Түүгээрч зогсохгүй совхоза өндөр настай болсон хойноч хүүхэдтэй болсоор байсан тул Свазигийн бух хэмээх хочтой болжээ. Альбан бус баримтаар түүнийг 500 орчим хүүхэд 1000 ач зээтэй байсан учраас орчин үеийн Свазилендийн хүн амын 50% нь 2 дугаар совхоза хааны цус гүйж байгаа гэдэг. 3 дугаар Мсвати 45 хүүхэд. 1986 онд 2 дугаар совхозаг нас орсны дараа түүний 18 настай хүү 3 дугаар Мсвати хаан ширээг залгамжилсан бөгөөд сүүлийн 30 гаруй жил Свазиленд буюу одоогийн Эсватиныг удирдах байна. Эцгийнхээ ширээг хатаасан Мсвати өдгөө 58 настай бөгөөд 15 эхнэр 45 хүүхэдтэй. Эсватины улсад нэгэн Европсын уламжлалт баяр ёслол байдаг. Тус улсын өнцөг болон бүрээс хэдэн мянган үзэсгэлэнтэй онгон охид тус ёслолд оролцохоор ирдэг. Тэд эхлээд бие сайтруулан үнэртэн түрхэж үйл ажиллагаанд зориулан хааныхаа зурагтай нөмөргөөр гоёх бөгөөд дараа нь талбайд хагас нуцган гарч зогсдог. Эзэн хаан Мсвати тэдний өмнө үндэснийхээ уламжлалт хувцсыг өмсөж гарч ирэх бөгөөд тусгаалan зассан тавцан дээр гарч гараараа дохио өгөх үед баяр албан ёсоор эхэлдэг. Ийхүү цугларсан олон хааны алдрыг магтан дуулж хуурдах зур Мсвати дээрх үзэсгэлэн тогтоос таалагдсанаа сонгож ордон руугаа дагуулж явна. Хэрвээ сонгогдсон бүсгүй жирэмсэн болвол албан ёсоор хааны хатан болдог. Яг энэ маягаар Мсвати 15 эхнэртэй болжээ. Тус уламжлалыг Мсватигийн эцэг 2 дугаар совхоза хаан эхлүүлж байсан түүхтэй. Мсвати аавтайгаа олон талаараа адилхан. Ялангуяа эцэг хүү хоёр хэрээс хэтэрсэн тансаглал, эмс хүүхнүүдийн явдлаараа ижилсдэг гэхэд болно. Хааны хатан байх нь эмэгтэй хүний хувьд тийм ч хүсгээр амьдрал биш. Хэдийгээр түүнийг өөрийн гэрлэхийг хүссэн бүсгүйг хулгайлдаг, төрийн хөрөнгийг өөрийн хүсэл сонирхлоор захиран зарцуулдаг хэмээн буруутгадагч бүх эрх мэдлийг гартаа авсан учраас хинч түүнд ял оноож шийтгэж чадахгүй. Эсватины ядуу буурай улс оромж гэлээ сүүлчийн эзэн хааны хувьд Мсвати баян тансаг амьдардаг. Африкийн улсуудаас хамгийн баян төрийн тэргүүнүүдийн нэг юм. Ард түмнийх нь 3/2 нь ядуу амьдралтай байхад төрийн мөнгөөр тансаглаж байна гэж Мсвати хааныг буруутгадаг. Свазилендийн хүн амын 40% нь доохтой байхад олон эхнэртэй ёсыг сурталчлан насанд хүрээгүй хүүхдүүдийг секст уруу татлаа хэмээн мөн түүнийг шүүмжилдэг. 2 дугаар Рамсес Фараон 103 хүүхэд. Манай эртний өмнөх 1303-аас 1213 онд амьдарч байсан 2 дугаар Рамсес эртний Египтийн хамгийн алдартай фараонуудын нэг байжээ. 2 дугаар Рамсес хэд хэдэн хатан 200 татвар эм 100 гаруй хүүхэдтэй байсан гэдгээрээ алдартай. Түүнчлэн хаан ширээнд суусныхаа дараа сүм байгуулан түүнийхээ хаан дээр хүүхдүүдэд дүрслэн сэлбэр хийлгүүлсэн гэдэг. Эрдэмтэд Египтийн Абидосын сүмийн хааны бичээсийг судалж үзээд 2 дугаар Рамсес 178 хүүхэдтэй байсан тухай тэмдэглэл олсон байдаг. Сонирхуулахад 3000 жилийн өмнө 2 дугаар Рамсес сагсан бөмбөгийг анх үүсгэсэн байх магадлалтай гэдэг. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамтаар сагсан бөмбөгтэй төсөөтэй тоглоомыг тоглодог байжээ. Нүгүен Тихан Тоо 142 хүүхэд.
Nguyen Thanh Tho бол 19-р зуунд Вьетнамыг захирч байсан эзэн хаан бөгөөд тэрээр Вьетнамд шинжилэл явуулж аж үйлдвэртсэн орн болгохыг оролдсон бөгөөд зарим талаараа энэ төлөвлөгөө нь амжилтанд хүрч чадсан юм. Үүнээс гадна албан ёсны мэдээллээр тэрээр 43 эхнэрээс 142 хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд нь ч аавынхаа ширийг хатаасан байна. Жишээлбэл түүний хүү Хунтайж Тусван 144 хүүхэдтэй байсан бол өөр нэг хүү Туйли хан хүү 114 хүүхэдтэй болжээ. Nguyen Thanh-ны дараа хаан ширээнд суусан Кют руу харин 64 хүүхдийн эцэг болсон гэдэг. Аль-Хажи Мухаммед Абубакар Бело Масаба 203 хүүхэд. Өмнөх хүмүүсээс ялгаатай нь Масаба нь төрийн тэргүүн биш. Гэхдээ тэрээр Нигерт нэлээд өндөр албан тушаал хашиж байсан алдартай номлогч юм. Масаба эмэгтэйчүүдэд хайртай байсан бөгөөд албан ёсоор 120 бүсгүйг эхнэр болгон авсан байна. Номлогч маань дор хаяж 203 хүүхэдтэй байсан гэдэг. Фет Али Шах 280 хүүхэд. Фет Али Шах нь 1797-оос 1834 онд Ираныг захирч байсан юм. Тэрээр хаанчлалын үедээ Оросын эзэнт гүрэнд газар нутгийн томоохон хэсгийг алдсан гэдгээрээ алдартай. Фет Али Шах мөн 1000 гаруй эхнэр татвар эмтэй байсан бөгөөд тэд түүнд дор хаяж 57 хүү 46 охин төрүүлж өгсөн гэж түүхчид үздэг. Бусад их сурвалжийн мэдээлснээр тэрээр 130 хүү 150 охинтой байжээ. 2 дугаар Август Стронг 365 хүүхэд. 17-оос 18 дугаар зууны үед амьдарч байсан Польшийн эзэн хаан Литвийн их герцогийн ширээнд заларч байсан 2 дугаар Август Стронг 365 хүүхэдтэй байсан гэдэг. Тэрээр хөрөнгө чинээ тансаг амьдрал тэрчлэн замраагүй хүүхэмсэг явдлаараа зартай нэгэн байжээ. Түүний эхнэрүүдийн тоог тоймтой мэдэх хүн байдаггүй. Ер нь л бараг тоогоо алдсан гэхэд болно. Зарим их сурвалжид түүний 382 хүүхэдтэй байсан хэмээн үздэг. Гэхдээ үүнийг цуу яриа гэдэгч Август жинхэнэ хормон донтон байсны дээрх цуу яриаг хизээч үгүйсгэж байгаагүй юм. Ибрахим Нжоя 177 хүүхэд. Султан Ибрахим Нжоя нь Африкийн Бамум хэмээх орныг захирч байсан бөгөөд тус улс нь хожим Камеруны нэгэн хэсэг болсон юм. Тэрээр 1860-аас 1933 онд амьдарч байсан бөгөөд 600 орчим эхнэртэй байсан гэж үздэг бөгөөд нас барах хүртлээр 177 хүүхэдтэй болсон байжээ. Түүний бусад хаадаас ялгаатай нь сэхэтэн бүр зохион бүтээгч байсан гэдэг. Исмаил Ибн Шариф 878 хүүхэд. Түүхэн их сурвалжаас үзэхэд 1672-оос 1727 оны хооронд Марокко улсыг захирч байсан Султан Исмаил Ибн Шариф нь харгас хэрцгийгээрээ зарт охид хүүхнүүдийг оймс шигээл сольдог хүүхэмсэг ир байжээ. Мароккогийн захирагч олон дайн тулаанд ялалт байгуулсан гэдгээсээ илүү хэдэн зуун хүүхэд татвар эмсдэг гэдгээрээ алдартай. Генесийн номонд түүнийг түүхэндх хамгийн олон хүүхэдтэй эцэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. 1704 онд Мароккод зочилсон Францын дипломатч Доминик түүнийг 4 эхнэр 500 татвар эмээсэн төрсөн 525 хүү 325 охин нийт 878 хүүхэдтэй байсан хэмээн тэмдэглэжээ. Эрдэмтэд компьютерийн загварчлалын аргаар түүнийг ийм олон хүүхэдтэй байх бүрэн магадaltaй. Ингийн тулд Султан 32 жилийн турш өдөр бүр эрэмийн ажил хийдэг байсан хэмээн тооцоолсон байдаг. Зарим түүхчид түүнийг 1000 гаруй хүүхэдтэй болсон гэж үздэг. Өөр түүхэн баримтуудад Исмаил Ибн Шариф хүүтэй болохыг илүү хүсдэг байсан бөгөөд татвар эмсээс нь охин хүүхэд төрвөл шууд хүнөдөг байсан. Түүний энэхүү харгас үйлдэл эхнэрүүдийнхээ үхэлд сэжиглэгдэхэд хүргэсэн удаатай. Чингис хаан 2000 хүүхэд. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хааныг 1000-аас 2000 хүүхэдтэй байсан гэдэг. Албан ёсоор бол Чингис хаан анхны хатнасаа 4 хүү 5 охин, хоёр дахь хатнасаа 2 хүү, гурав дахь хатнасаа 2 хүү 1 охинтой болжээ. Харин Чингис яг хэдэн татвар эмтэй байсныг батлах их сурвалж байдаггүй. Тэгвэл судлаачдын үзэж байгаагаар Чингис хаан 1-2000 хүүхдийн аав болж чадсан. Тэдний зарим нь ааваасаа тутахгүй тооны хүүхэдтэй байжээ. Олон улсын генетик судлалын хүрээлэнгээс дэлхийн хүн амын 8% нь их эзэн Чингис хаантай ижил хоромсомтой хэмээх судалгаа гаргасан байдаг.